Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Хаавал дүүргийн 15 дугаар хороонд байрлах UB болон Хавай таавны бохир халсан асуудлыг авч хэлэлцлээ. 9-өөс 12 давхар нийт 23 орон сууцны барилгыг барихдаа хууль зөрчин өөрөлдвөл 5 давхар барилга барах зөвшөөрөл авсан ирнэ 9-12 давхар байшин барьсан. Харин улсын комисс энэхүү зөрчлийг үл хайхран хүлээж авсан гэх асуудал үүсэж байгаамаа. Энэний гол яригдсан зүйл бол ер нь бол одоо хүчин чадлаа одоо хэтрүүлэн хүчин чадлыг олгосон. Одоо жишээлбэл 2700 м3 одоо бохир ус зайлуулах систем дээр тэрнээс бараг 5 дахин илүү хэмжээний одоо тэр хүчин чадалтай одоо бохир ус зайлуулах орон сууцнууд баригдсан. Тийм асуудал байгаа. Ер нь бол нийтдээ 16 байшин ашиглалтанд орсон 7 байшин дахиад баригдаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэг сайн шийдэж авахгүй бол төр зүрээ арга цаасан байдалтайгаар бол шийдэж болохгүй гэдгийг зархичийн ажлын алба мөн дүүргээс санал оруулсан. Тэгээд энэний дагуу мэргэжлийн байгууллагууд одоо шалгаж ямар шийдэл байх вэ гэдгийг тогтоогоод тэр төсөө хөрөнгийг санхүүжүүлж асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Тэгэхээр нөгөө бас хуулийн дагуу энэ хууль бусаар нөгөө нэг хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэдэг чинь давхар нэмсээр тэгэхээр энэ гарах зарлыг төсөөс гаргах болоо тухайн компани мөр. За ямар ч байсан саяны гаргаж байгаа санал дээр бол тэр тухайн барилгаа нөгөө тухайн одоо юу гэдэг 5 давхар байлгаж байгаа 19 давхар болгосон эднэрийг бол тухайн үеийнхэн зөвшөөрлөө өгч ирсэн хүмүүстээр асуудлыг нь ярих байх гэж одоо сая ярилцж байна. Зөвхөн одоо бол тэр бохир халсан асуудлыг бол дүүргийн төсөв одоо нийслэлийн төсөв шаардлагатай төсөв хөрөнгөнүүдийг гаргаж шийднэ гэж байна. Хурлын усуугийн удирдах газраас зөвшөөрөл олгоогүй. Харин нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас усуугийн удирдах газраас зөвшөөрөл авсан гэж хоёр байгууллагын удирдлагууд мэдсэн юм а. Иймээс нийслэлийн засагтараа арга хэмжээ авч зөвшөөрөл олгосон дөрвөн байгууллагын албан тушаалтнууд болон хууль зөрчин барилга барьсан Визард гой хувьцаат компанийханд хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Одоо манай хотын захиргааны хотын хоёр байгууллагын ам зөрөөд юм байна. Одоо энэ бүр ийм санаанд оромгүй юм хүлээгээд авсан улсын комиссийн гишүүдийг бүгдийг нэр усаар нь зарлах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Ийм улаан цам хотоос гаргасан шийдвэр техникийн нөхцөлийг зөрчил барилга барьсан компани бид дахиж зөвшөөрөл өгөхгүй. Бид дахиж барилга бариулахгүй тэднэр. Бид шууд ирэх нь хасна. Яа заргалт гэлтэй. Шууд ирэх нь хасна шүү дээ. Өөр нийтэд зарлж байгаа. Тэгэхээр би инхцэнгэр дараад дүүрэг өгье. Одоо энэ дээр онцгой байдлаар хандхаас өөр арга байхгүй. Хэдийгээр инхцэнгэр дарга хариуцсан салбар биш. Тэгээ би инхцэнгэр дараад дүүрэг өгье. Инхцэнгэр дарга одоо энэ бусрамаг бурангуй үйлдэл явуулсан улсууд энэ нэр усыг зарлая. Тэр тендерийн үнэлгээний харааны гишүүдийг бүгдийг тэр бүх объектоор зарлаа. За мөн одоо сүүлд нь шаардлагагүй байхад одоо сохор юм шиг дүлийн юм шиг очиод авсан энэ комиссийн гишүүдийг бүгдийг зарлаа. Энэ улсын комиссийн гишүүд. Хэн байсан тэр? Яг объектоор